Урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлуулаагүй үйлдвэрүүдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо. Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэлээгүй хаягдал ус нь төв цэвэрлэх байгууламжид очисноор хөрс бохирдож, усны экосистем сүйдэж, хүний эрүүл мэндэд занал хийлнэ. Тиймээс урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлуулаагүй үйлдвэрүүдэд захиргааны торгуйл, үйл ажиллагаа зогсоох, нөхөн сэргээх үүрэг хүлээлгэх ёстой. Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнээс гарах бохир ус нь ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ерөнхий шаардлага MNS 6561/2024 стандартыг хангах ёстой. Хэрэв уг стандарт хангагдаагүй бол дараах арга хэмжээг шат дараатайгаар авна. 1-р ус сувгийн удирдах газраас үйлдвэрүүдэд удирдамж, чиглэл өгөх, захиргаа удирдлагын зааврыг аман болон бичгээр хүргүүлнэ. 2-р хот зөөрний ус хангамж, ариутгах татваргын ашиглалтын тухай хуулийн 18-ийн 5 дахь заалт, засгийн газрын 2018 оны 73-р тогтоолоор стандарт хангаагүй усыг төлөвлөсөн шугам шүлжээнд хүлээн авахыг хориглосон. 3-р ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар торгох, усыг хаах хүртэл арга хэмжээг авдаг. Хариуцлагатай үйлдвэрлэл бол цэвэр ус, аюулгүй орчны баталгаа. Ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Шүүм тунгай. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх аян.